Ерөнхий боловсролын 21-р зуун сургуулийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн тайлан. Цахим хичээл мэргэжлийн хөгжлийн бүлэг нь багшийн хөгжилд цахим дэмжлэг үзүүлэх замаар багшийн ажлыг хөнгөвчилж сурагчдын хөгжилд бодит үр дүн гаргана гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Бид өөрсдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэргэжлийн хөгжлийн бүлгээ байгуулж, сонирхлын бүлгээрээ нэгдэн тулгамдж буй асуудлаа ярилцаж, төлөвлөгөөгөө хамтран гаргасан бөгөөд нийт 3 чиглэлээр 12 төрлийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлж үр дүнгээ тооцсон ажиллаж байна. Цахим хичээл мэргэжлийн хөгжлийн бүлэг нь 12 хүний бүрэлдэхүүнтэй чиглүүлэгчийн сургалтын менежер банзрагч, ахлагчаар гадаад хэлний багш инх туянаар ажиллаж байна. Ажлын төлөвлөгөө дараах 3 чиглэлээр 12 төрлийн ажлыг төлөвлөж ажиллалаа. Багшийн хөгжлийн чиглэлээр хийгдсэн ажлууд. Мэргэжлийн хөгжлийн бүлэг дотроо өөрсдийн сайн мэдэх, хичээлдээ хэрэглэж хэвшсэн, мөн зарим багш нар маань шинээр програм хэрэгслүүдийг судлан интерактив хичээлд хэрэглэж болох нийт 10 гаруй программыг бие биедээ зааж туршлагаа солилцлоо. Мөн бид гаднаас буюу Эрдмийн далайн сургуулийн мэдээллийн технологийн багш Жавлангаас 2 удаагийн сургалт авсан бөгөөд эхнийх нь Zip Grade шалгалт засах програм, хоёр дахь нь интерактив хичээл бэлтгэх арга зүйн сургалт байлаа. Эдгээр програмуудын тухай болон хамрагдалт сэтгэл ханамжийн судалгаа үр дүнгийн талаар дор дурдсан байна. Түгээн дэлгэрүүлэх сургалтаараа бид дараах програмуудыг сургуулийн нийт багш нартаа заасан бөгөөд сэтгэл ханамжийн судалгаагаар цахим сургалтын агуулга таны хэрэгцээ шаардлагад нийцсэн үү? Сургалтаас авсан мэдлэгийг хичээл сургалтандаа ашиглах уу зэрэг асуулгаар судалгаа авахад хамрагдсан багш нарын 90-с дээш хувь нь хангалттай гэсэн хариулт өгчээ. Цахим хичээлийн уралдаанд багш нараа дараах байдлаар 16 багт хуваан эхний 6 байрын хичээлийг шалгарууллаа. Багш нар маань хичээлээ бэлтгэхдээ сургалтаар авсан програмуудаа хэрэгэлсэн байх гэсэн шаардлагыг тавьсан байгаа. Багшийн хөгжил чиглэлээр хийгдсэн ажлуудыг нэгтгэн давуу тал болон анхаарах зүйлсийг дараах байдлаар гаргаж байна. Сурагчийн хөгжил чиглэлээр хийгдсэн ажлууд. Электрон тамхины хор уршигыг таниулан сурталчлах зорилгоор цахим постер, контент хийлгэж сургуулийн цахим хуудсанд байршуулах нөлөөллийн ажлыг явуулсан. Үүнд сурагчид CapCut, Canva зэрэг аппликейшнуудыг ашигласан байна. 7 дугаар ангийн англи хэл биологийн интеграц цахим хичээлийг гэрийн даалгаварт өгч туршсан нь сурагчдын бие даан суралцах арга барилыг нэмэгдүүлэх, мөн баттгал хичээлийн цагаар таны мэдхийн дээд түвшний үйлдэл хийх, сурагчдын хичээлд оролцох идэх сонирхол нэмэгдсэн зэрэг давуу талуудтай байлаа. Мөн хичээлийн дараа сурагчдаа сэтгэл ханамжийн судалгаа авахад цахим танхим хосолсон арга нь илүү сонирхолтой, үр дүнтэй байна гэж дүгнсэн байна. Багш хичээл сургалтын агуулга дээрээ 2 сарын хугацаанд тогтмол цахим төлсүүдийг ашиглан хичээл зааж, мөн сурагчдыг баг болгон цахим хичээл бэлдүүлж, сурагч багш үйл ажиллагааг зохион байгуулсан нь сурагчдын идэх оролцоог нэмэгдүүлж, хичээл бэлдэх явцдаа сурагчид мэдлэгээ илүү баттгаж байсан нь тухайн сэдвүүдээр шалгалт авахад гүйцэтгэлийн хувь нэмэгдсэнээр харагдаж байсан. Сурагчийн хөгжил чиглэлээр хийгдсэн ажлуудыг нэгтгэн давуу тал болон анхаарах зүйлсийг дараах байдлаар гаргаж байна. Манлайлал 900 чиглэлээр хийгдсэн ажлууд. Сургууль болон бүсийн хэмжээнд арга туршлагаа түгээн дэлгэрүүлэх, мэргэжил нэгт багш нарынхаа шалгалт засах цагийг хэмнэж, ажлын ачааллаас хөнгөвчлөх зорилгоор Zip Grade шалгалт засах программыг хатгал ЕБС-ийн 32 багшид сургалтаар орж арга туршлагаа түгээн дэлгэрүүллээ.